Сайн байна уу бүгдэнд нь өдөр оромонд за 8 дахь удаагийн хичээл. За бид өмнөх хичээлийн хүрээнд дан ганц candlestick тийм ээ. Ганц одоо юу гэдгийг дан лааны бүтэц яг ямар хөө байдаг. Түүнийг хэрхэн ашиглах вэ? Маркет psychology ямар хөө байдаг гэдэг. Тэр талаар бид нэг нэнгүү бүгдийг маш сайн ярилцаж тайлбарласан. Үзсэн байгаа тийм ээ. За тэгээд одоогийн хичээл маань болохоор хослон баг. Хослон багны талаар үзэх болно. За тэгээд хослон баг нь гэдэг энэ сэдвийн хүрээнд хослооны бүтэц гэж ямар зүйл байдаг, хослооны төрөл одоо юу гэдэг хослон багт хэдэн төрөл зүйл байдаг. За хослооны сэтгэл зүйн ямар хөө байдаг гэх талаар бид бүгдээрээ дэлгэрэнгүй үзэх болно. За хамгийн түрүүнд хослооны хамгийн ихний candlestick хамгийн ихний гэхээс илүүтэй одоо яг хослооны хослон багны одоо юу гэдэг сүрийн талаар хичээл ороход одоо хамгийн юу гэдэг хүчрхэг хамгийн хүчтэй маркетед хамгийн их тохиолддог зөвхөн engulfing candlestick-ийн талаар үзэх болно. Бид сурах болно. Яагаад бусд одоо юу гэдгийг харамигээд хоёр лаанаас бүтдэг бас нэг candlestick байна. За мөн өөр teaser гээд бас хоёр лаанаас бүтдэг одоо бүтцүүд байна. Эдгээр бүтцүүд бид сурсан ч гэсэн зах зээл дээр барыг илэрдэггүй forex арилж хийж байхад юусэн бараг л тааралддаггүй ших учраас эдгэрийг орхичиж байгаа. Эдгэрийг орхичж байгаа юм шүү. Тэгэхээр тэрийг сайн ойлгоорой. За тэгээд одоо яг хослон багны бүтцээс гэх юм бол хамгийн хүчтэй сигнал өгдөг engulfing candlestick-ийн талаар үзье. Engulfing candlestick дотор өсөлтийн engulfing болон уналтын engulfing гэж хоёр хуваагддаг байна. За тэгээд хамгийн түрүүнд лааны бүтэц, хоёрт нь лааны сэтгэл зүй, гуравт хэрхэн арилжахаар үзье. За энэ талаар ярилцъя тийм ээ. За хамгийн түрүүнд бид bullish engulfing candle талаар ярилцъя тийм ээ. Bullish engulfing candle гэдэг нь хоёр лаанаас бүрдэж хоёр лаанаас бий болдог. Өмнө нь бид зөвхөн нэг лагаар сигнал авч тухай хүлээн авч ирсэн бол bullish engulfing candle-ийн хувьд хоёр лагаар бид сигнал өгдөг байх нь. За тэгээд хоёр лагаар сигнал өгдөг хамгийн түрүүний одоо хамгийн ихэнд гарч улаан байна. Улаан лав байдаг. Энэ бол нөө bullish учраас эхний лаанд улаан лав байдаг. Энэ ханшийн төгсгөл хэсэгт үүсдэг. Ханшийн уналтын төгсгөл хэсэгт үүсдэг. Одоо энд нэг улаан лав, энд нэг улаан лав, энд нэг улаан лав ингээд ханшийн чиглэл даун буюу уналтын чиглэлтэй явж байхад энэ лав үүсдэг. Уналтын чиглэлтэй. Ингээд уналтыг хэлдэг лав. Уналтын төгсгөлд үүсдэг лавыг ойлгож хэрэгтэй. За уналтын төгсгөлд үүсдэг учраас одоо уналтын улаалаа буюу хамгийн ихний лав маань уналтын улаалаа үүсч байгаа. За энэ маань өөрөө doji candle байж болно. Ерөнхийдөө ямар ч лав байж болно. Юу гэдгийг уналтын тийм ээ. Уналтыг илэрхийлсэн улаан өнгөтэй ямар ч лав байж болно гэдэг нь энд өөрөө hammer candle байж болно. Альсвал зүгээр indecision doji candle үтж байж болно. Ерөнхийдөө дийлэх тохиолдолд ерөнхийдөө doji candle яг иймэрхүү байдалтай жижиг doji candle үүсчдэг. За тэгээд одоо юу гэдгийг хоёрт хамгийн анхаарах зүйл юм бол тийм ээ. Дараагийн гарч байгаа эсрэг гарч байгаа маань маш хүчтэй өсөлтийн ногоолой байдаг. Энэ дуналт ингээд явагдсан бол өдөөс зөрүүлээ тийм ээ. Зөрөөд маш хүчтэй өсөлтийн лав орж ирдэг. Маш хүчтэй өсөлт орж ирдэг. Маш хүчтэй өсөлтийн лав орж ирдэг. За тэгээд одоо уналтын улаалаа орж ирсэн, дараа нь өсөлтийн ногоолой орж ирсэн. За тэгээд энэ лав маань тийм ээ. Хамгийн сүүлд гарч байгаа өсөлтийн ногоолой маань яадаг вэ гэхээр өмнөх лаг бүрхсэн байх хэрэгтэй. Өмнөх уналтын улаан лааны их бий. Одоо их бий энэ байж тийм ээ. Их бий гэж яг энэ хэсэг биш тийм ээ. Энэ их биеийг дэрчигдэн дээш бүрхсэн байх хэрэгтэй. Бүрхэд түүнээс илүү гарсан байх хэрэгтэй. Бүр одоо юу гэдэг өмнө нь гарч ирж байгаа уналтын улаалаанаас маш том байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо юу гэдэг 50% уналтын улаалааны яг ингэх байхад за түүнээс дэш 50% өсөлт. Одоо түүнийг одоо өмнөх улаалаа хоёр дахин уулахар хэмжээний өсөлт эдгээр орж ирдэг. За ерөнхийдөө ингэж ойлгочих. Уналтын улаалаа нэг иймэрхүү байх хэрэгтэй. За өсөж байгаа түүнээс ялдчихгүй том байх хэрэгтэй. Заавал том байх хэрэгтэй. Энэ нөрөө bullish engulfing буюу өсөлтийн бүрхэлт үүсэж байгаа юм. За лааны бүтцийн хувьд ерөнхийдөө ойлгосон гэж найдаж байна тийм ээ. За ерөнхийдөө энэ чарт яг яаж явагдаж байна вэ гэхээр одоо жишээ нь одоо яг энд нэг support zone үүслэе гэж бодоход тийм ээ. Support zone үүссэн байгаа, өмнө нь нэлээд шалгацсан байгаа гэж бодоход ханш ерөнхийдөө ингэж явдаг тийм ээ. Өссөн
унсан. За унахдаа өмнөх одоо юу гэдгийг өмнөх доод зэгээсээ дээгүүр доод зэг үүсгээд за дахиад өсөхдөө өмнөх дээд зэгээсээ дээгүүр дээд зэг дахиад унахдаа өмнөх доод зэгээсээ дээгүүр доод дээд зэг дахиад өсөхдөө өмнөх дээд зэгээсээ дээгүүр дээд зэг буюу higher higher and higher low. За тэгээд higher low гэдэг яг ингээд uptrend-ийн үед market structure буюу маркетинг бүтц яг иймэрхүү байдлаар үүсдэг. За жишээ нь одоо хамгийн сүүлд одоо яг энд бидний нөгөө одоо ярих гэдэг байгаа setup маань бүрдлээ гэж бодоход тийм ээ. Одоо жишээ нь энд ингээд эндээс ингээд өсөлт ороод ирсэн. Энэ ингээд өсөлт явж байсан гэдэг тийм ээ. Өсөлт явж байсан гэдээ ойлгочиход бол. За тэгээд өсөлт явахад одоо энд өсөлт энэ хүртэл одоо энэ high-ыг маань энэ бол high өмнөх дээд зэгээс илүү дээд зэг тогтоосны дараа хань шаад үхлээр бүр тэрчтэй дахин өсөө явчихдаггүй. Энэ хөдөлгөөн цааш дахин өсөхийн тулд заавал доош унж засвар хөдөлгөөн хийдэг. За засвар хөдөлгөөн хийхэд яаж хийдэг вэ гэхээр засвар хөдөлгөөн нь одоо жишээ нь ингээд засвар хөдөлгөөн явж хахад засвар хөдөлгөөн нь одоо энэ хүртэл одоо унаа тийм ээ. Засвар хөдөлгөөн дээр яг нэг supportтай таарад Fibonacci юм уу яг нэг support зонтой таарад за тэндээс дахиад үргэлжилсэн одоо юу гэдгийг after-end-ийн чиглэлийн дагуу дээшээ өсөлт үргэлжлэн явагддаг. За тэгээд энэ хөдөлгөөн маань латыгаа уялдаад одоо маркет зах зээлийн бүтц одоо юу гэдгийг зах зээлийн бүтц маань латыгаа уялдаад ороод ирэхлээр одоо жишээ нь энд bullish engulfing үүсээд яг энд bullish engulfing буюу одоо энэ setup маань үүсээд энэ ланы setup маань үүсэхлээр бид ямар тухай үт юм бэ гэхээр үүсэхлээр яах вэ гэхээр тийм ээ энэ хөдөлгөөн одоо цаашаа дахин өсөх ёстой учраас гөрвөлжилсэн өсөлт дахин явагдах ёстой. Ингээ өсөд явдаг байна. Ойлгосон байх гэж найдаж байна. За тэгээд бүтцийн хувьд ерөнхийдөө дахиад нэг товчхон тайлбарлах тийм ээ. Энэ бол маркетинг зах зээлийн засвар хөдөлгөөн дээр дийлэнх тохиолдолд засвар хөдөлгөөн дээр одоо юу гэдгийг тохиолддог. Бүтц bullish engulfing өсөлт явлаа. Өсөлт явсны дараагаар энэ өсөлт чинь үргэлжлээд ирчтэй яваад байхгүй. Засвар хөдөлгөөн орж ирнэ. За энэ засвар хөдөлгөөн орж ирээд дахиад өсөх учраас дахиад өсөд яадаг вэ гэхээр одоо жишээ нь энд нэг спорт үүссэн байлаа гэж бодоо тийм ээ. Энэ спорт зон үүссэн байлаа гэж бодоод энэ хөдөлгөөн чинь үргэлжлээд дахиад өсөх ёстой. Өсөхдөө яадаг вэ гэхээр цааш үргэлжлээд ингээд үсээ явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхэд яг энд ямар процесс явагддаг вэ? Яг ямар үйл ажиллагаа явагддаг вэ гэхээр яг энд одоо яг bullish engulfing буюу яг бүрхэлт маш хүчтэй ажиглагддаг. Энэ засвар хөдөлгөөнийг оруулж ирж байгаа борлуулагчид маань энэ хүртэл борлуулалт хийж, сэл хийж, зах зээлийг удирдах явж байгаа хийж үндсэн чиглэлэн дэше учраас үндсэн баярууд эндээс позици шинэ арилжаа нэмэх, дахин арилжаанд орох гэсэн тиймэрхүү зүйлүүд эндээс давмгаалж орох учраас маш хүчтэй арилжаа бай орж ирж байгаа. Тийм учраас энэ маш хүчтэй бай позиц бай арилжаа орж ирж байгаа зах зээл дээр яг ямар хуу хэмжээний одоо юу гэдгийг ямар хуу сигнал ямар хуу дүр зурагт харагддаг вэ гэхээр ерөөсөө энэ ла өсч харагддаг. Ингээ явж исэн, ингээ унаа явж исэн лаа чинь, ингээ унаа явж исэн зүйл чинь шууд хүчтэй өмнөх уналтаасаа илүү тийм өмнөх одоо хамгийн одоо уналтын хайцыг энд байлаа гэж тод энэ хайцгээс илүү дээш ингээ явчихлаар эн чинь хүчтэй юу гэдгийг бай захиалгад орж ирж байгаа гэж ойлгох хэрэгтэй шүү дээ. За ердөө нэг иймэрхүү бүтцийн хувьд иймэрхүү бүтцээр за нэлээд удаачлаа. За тэгээд үнээс илүүтэйгээр bullish engulfing market psychology ямар хөө байдаг вэ гэхээр энэ лан хөдөлгөөний уналтын төгсгөл хэсэгт үүсдэг. Энэ лан ханшийн уналтын төгсгөл хэсэгт үүсдэг. Уналтын төгсгөл хэсэг гэдэг маань одоо жишээ энд уналтын төгсгөл хэсэг. Энд ханш унж ирж байна тийм ээ. Энэ ханш одоо би сая яг ярьсан market structure-тай холбоотой хад ханш дэшээ өссөн. Энэ өсөлт угаасаа дээш үргэлжлэх нь тодорхой. Тэгэхдээ шууд үргэлжлээд явахгүй. Энэ шинэ дахиад одоо юу гэдгийг нэг хоног 2 хоног хүлээгдэх хэрэгтэй болно тийм ээ. Тийм учраас энэ хөдөлгөөн яадаг вэ гэхээр засвар хөдөлгөөн хийдэг. Засвар хөдөлгөөн буюу correction хөдөлгөөн хийдэг. За correction хөдөлгөөн хийгээд одоо жишээ нь одоо энэ зооноос доош ерөөсөө унахгүй байгааг анзаарч болчих тийм ээ. Тэгээ энэ зон маань одоо энэ ханшийн correction засвар хөдөлгөөний маань хамгийн доод зэг болж орж ирж байна.
дооцыг болсон. За тэгээд энэ ханш чинь үргэлжлээд дээш өсөх ёстой. Гэсэн хэд хийж одоо өмнөх хай дээр дахиад өмнөх хайцгийн дахиад шалгаад доош унж орж ирчихэ тийм ээ. Доош унж орж ирээд энд дахин нэг спорт барьж байгаа. Тэгэхээр энэ чинь өөрөө спорт зон бий болгочих жоо. Маш хүчтэй хүчрээ спорт зон бий болчих жоо. Энэ спорт зон бариад иргээд энэ спорт зон дээрээс ханш иргэн өсөх тийм ээ. Өсөлт явагдах магадлал нь бүр маш их нэмэгдэж байгаа учраас бай хүлээж явах хэрэгтэй. За тэгээд бай хүлээхэд бид энэ дээрээс бай хийгээд бид юуг анхаарах хэрэгтэй вэ гэвэл бид одоо юу гэдэг лааны бүтцэн тийм ээ. Анхаарч явах хэрэгтэй. Өсөлтийн сигнал авах гэдэг чинь өсөлтийн сигнал хүлээжсэн чинь юу болсон? Уналт орж ирээд хүчтэй бэрш мар буц орж ирсэн ардаас нь indexation candle дахиад уналтын candle орж ирсэн. За тэгээд энд юу болсон? Энд doji candle үүссэн шүү дээ. Стандарт doji candle буюу indexation шийдвэргүй байдлын candle үүссэн. Шийдвэргүй байдал үүсч гэдэг маань одоо юу гэдэг юм? Сэл арилж ячаад борлуулалт хийгээд гараа явчихсан. За тэгээд энд селрүүд үлдсэн селрүүд маш хүчрхүүдэж ирж байна. Сэл явах боломжгүй болчихж байна. Гээд энэ тохиог өгчээтэл ардаас нь юу болсон? Bullish марг бүзүү биш байна л да тийм ээ. Bullish марг бүзүү биш байна. Тэгтээ өмнөх лааныхаа их бие 2 дахин бүрхэхээр хэмжээний лав үүссэн. Энэ болохоор одоо маркет хэллэгээр юу гэж хэлдэг вэ? Engulfing candle үүссэн. Engulfing candle үүснэ гэдэг маань хүчтэй бай явах боломж бололцоо бидэнд илэрхийлж байна. За тийм учраас эндээс бай ороход бид дараагийн хөдөлгөөн одоо юу гэдгийг TP авах боломжтой. Эсвэл энэ за тэгээд ханш үргэлжлээд дээш өсөх боломжтой гэж таамаглах хэрэгтэй. Яг тэгэхээр нөгөө market structure буюу маркетинг бүтц маань өөрөө хайцыг үүсгэдэг, лөвцгийг үүсгэдэг, хайцыг үүсгэдэг. Дахиад өмнөх лөвцгээс дээгүр лөвцгийг үүсгэдэг. Ингэж явдаг. Яг энд тийм яг энэ чарт дээр тохиолдсон market structure яасан бэ гэхээр хүчтэй өссөн. За тэгээд correction хөдөлгөөн орж ирсэн. Дээшээ дахиад өссөн. Тэгтээ өмнөх хаяасаа дээгүр хай эцэг тогтоож чадлагүй доош унсан. Энэ хөдөлгөөн чинь өөрөө доош унаад яасан бэ гэсэн чинь өмнөх лөвцгээс дахин доогуур лөвцгийг тогтоож чадаагүй. Одоо sideways буюу яг range хөдөлгөөнд орчиж байгаа юм. Яг дахиад яг энэ sideways range хөдөлгөөнд орсон байж бод одоо ерөөсөө sideways range хөдөлгөөнд орсон байж бод маш хүчтэй брейк хийхэд аль нэг тийшээ брейк хийсэн тал руугаа явах магадлал өндөртэй болж орж ирсэн. За тэгсэн 3 дахь удаага шалгах гэж юу болсон? Энд бидэнд bullish engulfing candle гарч ирээд өсөлт явах. Одоо жишээ нь өмнөх хай хүртэл баттай өсөлт явахыг бидэнд хэлж өгсөн. За тэгсэн энд юу болсон? Бид лаажилдаг хүмүүс энд bullish mar buzu candle үссэн биш тийм ээ. Bullish mar buzu candle үсээд бидний нөгөө resistance зоныг маань маш хүчтэй дээш брейк хийсэн байна. За тэгэхээр энэ хөдөлгөөн үргэлжлээ дараагийн зон хүртэл ингэж өсч явах баталгаа бүрдсэн байна тийм ээ. Одоо яг энэ market structure маркетинг бүтцийн хувьд. За зах зээл дээр хэрхэн харилж хараа зүйтэй хамт холиод ярьчлаа. За тэгээд эхний хэсэг дээр тийм энэ лан хөдөлгөөний уналтын төгсгөл хэсэгт үүсдэг гэдэгс. За уналт дуусахад борлуулагчид зах зээл дээр хүчин хадаж худалдан авахчид хүчтэй түрэн орж ирж өсөлт явагдаж байгаа гэлдэг нэгээд. За ерөнхийдөө саяны кейс дээр ярьсантай адилхан зүйл. За ханшийн эргэлт хөдөлгөөний тохиол болж өгнө. Ханшийн эргэлт хөдөлгөөний тохиол болж өгнө гэдэг маань ханшийн эргэлт хөдөлгөөн гэдэг маань энд юу болж байна? Ханшийн уналт явсан. За энд engulfing candle үүслээ. Support zone байрлаа. За тэгээд ханшийн эргэлт буюу ханшийн өсөлт хөдөлгөөн уналт дуусаад өсөлт хөдөлгөөн явна гэсэн зүйлийг илэрхийлдэг гэж. Ийм зүйлийг хэлээд байгаа. За өөр кейс оруулсан байна уу тийм ээ? Өөр кейс дахиад оруулсан байна. За энд юу болсон бэ гэсэн сая яг л нөгөө market structure-ийн дүрмээр market structure гэдэг зүйлээ би хамгийн сүүлд орж ирэх хичээлдээ оруулах болно. Энэ бол бас дунд түвшний бас нэлээд агсанд орж ирэх тийм зүйл market structure гэдэг. Энийг маш сайн харж хэрэгтэй. Лаатай хослуулах юм бол маш хүчрхэг setup болж хувирдаг байна. За тэгээд энд юу болсон гэсэн импульс хөдөлгөөн явсан маш хүчтэй. Хаяр тогтож өгсөн. Одоо энд маш хүчтэй хаяр тогтсон тийм ээ. За тэгээд энд юу болсон гэсэн чинь одоо засар хөдөлгөөн орж ирж байна. Засар хөдөлгөөн орж ирж бод энд хүчтэй support зон байгаа. Энэ өмнөх ханштай нийлүүлээд харах юм бол маш хүчтэй support зон байна. За маш хүчтэй support зон дээр юу болсон юм бэ гэсэн чинь энд хурж ирээ тийм ээ. Энд хурж ирээд энд шалгаад энд уналтын ламын шалгаад indexation candle-ууд үүсгэж эхэлсэн. Жижиг одоо юу гэдэг эсрэг лаанууд үүсгэж эхэлсэн. За тэгээд дээрэс нь trend line chart-аар зурх юм бол нэг иймэрхүү. За тэгээд энд trend line маань break буюу дээш ивдэрсэн харагдаж байна тийм ээ. За тэгээд энд юу болсон гэсэн чинь дахин шалгаад
энд уналтын кендл. Энэ хэрвээ бүр тэрчгтээ доош унах байсан бол энэ тэрчгтээ ийм хэмжээний доош урт улаалаа үүсээд тэгээд энд дахин шалгаад ингээд доош унаад явдаг гэсэн. Гэтэл тийм зүйл болоогүй. Яг шалгаад лайн дээр шалгасны дараа юу гэсэн бэ гэсэн чинь энэ өөрөө одоо юу гэдгийг хуурамч задрал үүссэн байж таараад яг эсрэг хөдөлгөөн нь маш хүчтэй engulfing candle орж ирсэн. Өмнөх уналтын одоо энэ дунд нэг сасар хөдөлгөөн side with яваад байна л да. Гэхдээ энэ чинь үндсэн хөдөлгөөн нь уналтын хөдөлгөөн байдаг байхгүй. Үндсэн чиглэл нь уналт явж байгаа. Үндсэн чиглэл нь уналт явагдаж байгаа. Уналт явагдаж байтал одоо яг энд юу болсон юм? Маш хүчтэй худалдан авалт орж ирж байна. Маш хүчтэй худалдан авалт орж ирж байна. Тэгээд үргэлжлүүлээд худалдан авагчид зах зээлийг одоо эзэгнэ. Борлуулагчид борлуулагчдыг арилж анаас шахаж гаргаж байна гэсэн сигналыг өгч байна. Тийм ээ. Одоо цаашдын хөдөлгөөнийг бол баярууд худалдан авагчид авч явна гэсэн тохиог өгч байна. За тэгээд эндээс engulfing үүслээ арилжаанд орлоо. За тэгээд өмнөх хайцэг дээшээ хүчтэй баруун бүзөө гаргаж хаасан бол дээшээ харах байсан. За тэгтэл энд юу болсон? Өмнөх хайцгийг шалгаад indecision candle үүссэн байна тийм ээ. За энд hanging man үүссэн байна тийм ээ. Энэ hanging man үүсээд за тэгээд эндээс доошоо улт явагдсан байх нь. За тэгээд мөн адил энд улт хөдөлгөөн явагдаж байгаад энэ line chart-ын дээр шилжүүлээд харах юм бол маш хүчтэй support zone болж өгч байна. За тэгээд support zone дээр мөн адил улт хөдөлгөөний эсрэг одоо энд юу болж байна? Энд doji candle гарсан байна. Тийм ээ? Энд doji candle гарсан байна. Inverted timer гарсан байна тийм ээ? Яг энд inverted timer гараад inverted timer энэний өмнөх лайн ерөнхийдөө маш жижигхэн биетэй байхад тэр лаг улаан лаг гэж тооцож болно. Ногоон лаг байсан хэдий ч. За тэгээд дараагийн лайн өмнөх лаанаас маш хүчтэй. Үүдгийн өмнөх лааны их биеийг бүрхэр хэмжээний өсөлтийн лав ороод ирэх юм бол энийг engulfing candle хийлээ гэж үзээд дээшээ дахиад харилцаанд орчих хэрэгтэй. Иймэрхүү зарчмаар engulfing ашиглах нэ. Ерөнхийдөө миний нэлээд хардаг, нэлээд хүчтэй гэж тооцдог setup лаг гэх юм бол ер нь engulfing candle. Doji candle бол engulfing candle-ээр ерөнхийдөө альж хийгээ явцдаг. Дан лааны бүтэц өөрөө маш хүчтэй. Хоёр дахь лааны бүтэц буюу одоо юу гэдгийг хос лааны бүтэц дундаас хос лааны бүтэц гэвэл зөвхөн би энэ engulfing candlestick хэлнэ. За ерөнхийдөө гурвалсан лааны паттернууд байдаг. Гурвалсан лааны паттернуудаар би нэг ач холбогдол өгдөггүй. Гурвалсан лааны паттерн одоо жишээ нь three white soldier гэж нэрлэж байна тийм ээ. За three white soldier 3 цагаан хэрэг гарсны дараа өсөлт үргэлжлэн явагдана гэсэн чинь 3 цагаан хэрэг гарсны дараа энд нэг хэрэг энэ 3 өсөлт явагдсны дараагаар өснө гэж тэгсэн хэдий чинь ингээ унаа яваад гэсэн. Энэ яагаад тэгэхээр би яагаад тэрэнд нэг жаахан тийм юу гэдэг чухал ач холбогдлоо хаардаггүй вэ гэхээр нэг лааны бүтэц бол хоёр лааны бүтэцээс илүү 3 лааны бүтэц яваад өгөхөд ханш бүр дийлэхтэй тэр чигээр хөдөлчихсөн байдаг. Арилжаанаас холгочсон байдаг. Тийм учраас нэг ач холбогдол өгдөггүй. Хамгийн гол нь дан лааны бүтэц болон дан лааны бүтэц дундаас doji candle-ууд, баруун бүзүү candle-ууд за тэгээд хос лааны бүтэц дундаас engulfing candle-уудыг маш илүү авч үздэг. За одоо bearish engulfing candlestick-ийн талаар ярилцъя тийм ээ. За bearish engulfing candlestick гэдэг маань өсөлтийн трендийн төгсгөлд гарч ирдэг. Үргэлжилсэн өсөлт явж байгаад үргэлжилсэн өсөлтийн илэрхийлсэн ногоонлаа гарсан. За ногоонлаа гарсан. За тодорхой хэмжээний одоо юу гэдэг resistance тийм ээ. Resistance дээр одоо энд нэг resistance байлаа гэж тоо яг resistance-д очиж мөргөөд одоо энэ бол doji candle байх магадaltaй. Энэ бол doji candle магадлал нь маш өндөр. За өмнөх өсөлтийн ногоонлааг дагсан, өсөлтийг дагсан ногоонлаагаар. За тэгээд түүний эсрэг гаргалаа нь юу юм бэ гэхээр уналтын улаанлаа гарах хэрэгтэй. Уналтын улаанлаа гарахдаа яах юм бэ гэхээр өмнөх ногоонлааг бүрхсэн. Өмнөх ногоонлааны их биеэс том улаанлаа байх хэрэгтэй. За энэ 3 зүйл бүрдэх юм бол тийм ээ. 3 зүйл гэхээс илүүтэй 4 зүйл. За 3 зүйл юм. 3 хэсэг юм да тийм ээ. Өсөлтийн трендийн төгсгөл өсөлтийг дагсан өсөлтийн ногоонлаа. За тэгээд өсөлтийн ногоонлааны эсрэг өмнөхлөг бүрхсэн улаанлаа. За энэ лаан өөрөө уналтын улаанлаа байх хэрэгтэй. Гэсэн ийм зүйл, ийм хэдэн зүйлс бүрдэх хэрэгтэй болж байна. За тэгээд энэ лам нь өөрөө bearish
engulfing candlestick учраас bullish engulfing candlestick-ийн яг эсрэг нь гэсэн үг. Өмнөх өсөлтийн engulfing candlestick уналтын төгсгөлд өсөлтийг илэрхийлж тийм ээ өсөлтийн тохиол болж орж ирж байсан бол энэ маань өсөлтийн трендийн төгсгөлд өсөлтийн ханшийн өсөлтийн төгсгөлд уналтын бэлэг тэмдэг болж уналтын тохиол болж орж ирж байгаараа яг эсрэг зүйл болж байгаа. За тэгээд энийг шууд кейс дээр авч үзье тийм ээ. За энэ юу болсон бэ гэсэн одоо энд за ихний яг энэ хэсгийг тайлбарлая л тийм ээ. Энд хүчтэй key level байна. За энэ хүчтэй key level маань юу болсон гэхэлэр ханш дэшээ өсөлтийн төгсгөлд энэ лам нь үзүүлэх хэрэгтэй тийм ээ. За ханш дэшээ өссөн боловч энэ лам маань дэшээ брейк хийгээд дэшээ задрал дэшээ өсөлтийн задрал явагдсан. Энэ ханш дэшээ өсөх болов гэж бодож байсан хийдийч энэ маань өөрөө fake breakout байж таарад fake breakout гэдгийг яаж мэдэж чинь гэхэлэр урам задрал гэдгийг яаж мэдэж гэхэлэр дараагийн гарсан лан өөрөө улаан мар бүзүүг хяналт гарсан барж байгаа юм. Улаан мар бүзүүг хяналт болон өмнөх ногоон лан энэ хоёр маань нийлээд өмнөх өсөлтийн ногоон лааны эсрэг улаан лаа гарсан улаан лаа маань өмнөх лагаа бүрхсэн. Өмнөх лаг хангалттай бүрхсэн лаа учраас энэ уналтыг илтгэсэн bearish engulfing candlestick үүсч байна. За тэгээд bearish engulfing candlestick үүсэхээр юу болдог вэ гэхээр ханшид reversal хөдөлгөөн буюу ханшийн эргэлт хөдөлгөөн орж ирсэн тийм ээ. Ханшийн эргэлт хөдөлгөөн орж ирэх баталгаа болж өгдөг. За ханшийн эргэлт хөдөлгөөн орж ирэхэд өмнөх ханшийн low zero бид харж өгөх хэрэгтэй харилцааг. Иймэрхүү байдлаар бид харах нэ ойлгосон байх гэж найдаж байна. Support resistance гэдэг зүйл маш чухал ерөнхийдөө харилж байгаа. За тэгээд support resistance болон market structure энэ ханшийн хөдөлгөөн маань өөрөө market structure хувьд яг нэг иймэрхүү байдалтай явж байгаа. Энэ уналт, өсөлт, за тэгээд уналт, за тэгээд өсөлт өмнөх өсөлт өсөн доогуур гэдэг. Тэг иймэрхүү байдалтай явж байгаа. Тэнгүүтээ sideways буюу high болон low-уд нь адил хэмжээнд тогтворчод ирж байгаа. За тэгээд яг энэ sideways орсон үед engulfing candlestick ажиллаж байгаад бид харилцаанд орж болох. За тэгээд энд бид өмнөх candle-уудыг ажиллах гэх юм бол тийм ээ. Одоо жишээ нь энд indexation, дахиад энд indexation, за тэгээд энд жижиг hammer candle, за тэгээд энэ hammer candle үүснээ дараагаар өсөлт өмнөх зон руу resistance бүс рүү явагдсан байгааг анхаарч болж байна тийм ээ. За энэ бол дараагийн кейс бол энэ өчигдрийн premium channel дээр яг тавигдсан кейс байна. Хаш ингээд эндээс болон эндээс энд бол яг support resistance тарж ирсэн, энд бас өмнөх resistance тарж ирсэн. За тэгээд хаш тодорхой хэмжээнд энэ CNX-тэй хослуулж харсан л та. Өсөлт явагдаж ирсэн. Энэ хөдөлгөөн эцсийн үнэ уулт явагдаж харж ирсэн. За тэгээд Нью-Йорк нэх үед дэшээ явсан. Өсөлт дэшээ ирчтэй явсан. За тэгээд өсөлт үргэлжлээд явсан тийм ээ. Өсөлт үргэлжлээд явсан. За тэгээд дээд хэсэгт дээд resistance дээр очиод энд юу болсон бэ гэхээр engulfing candle үүссэн. Өсөлт үргэлжлээд явж байсан. Энэ өсөлт маань маш сайхан үргэлжилсэн өсөлт явагдаж байсан. За тэгээд түүний эсрэг хүчтэй улаан лаа орж ирээд өмнөх лааны их биеийг бүрхсэн. Дээрээ зүйтэй байна. Энэ зүүнийх хамааралгүй өмнөх лааны их биеийг бүрхэх маш чухал. За тэгээд өмнөх лааны их биеийг бүрхэд доошоо ихний эцэг 34,499. За тэгээд үргэлжлээд 34,370 гэсэн хэсэг дээр ханш одоо явж байгаа. За яг иймэрхүү байдлаар ингээд support resistance-тэй хослуулаад яг иймэрхүү байдлаар маш сайхан ашиглаж болох нэ залуучуудаа. За тэгээд энэ хүрээд хичээл маань энэ удаагийн хичээл маань дуусч байна. За тэгээд энэ удаагийн хичээл дуусах гэхээс илүүтэй хослооны бүтц маань энэ дан юу гэдгийг энэ нэг хичээлээр дуусч байгаа шүү гэдгийг хараарай залуучуудаа. За бүгдэнд баярлалаа.